одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчч бай, их сургуульд сурдагч бай. Ер нь бол тэтгэлэг гэдэг энэ хөтөлбөр ер нь бол маш олон байдаг. За жишээ нь одоо 10 жилийн 12 дугаар ангийн сурагчид 11 дугаар ангийн сурагчдад мөн адилхан бас энэ тэтгэлэг хөтөлбөрөө зөндөө олон боломжуудыг өгдөг. Жишээ нь одоо зөв сан гэдэг одоо зөв тэтгэлэг гэдэг тэтгэлэг байдаг. Зэн тэтгэлэг бол ер нь бол 1-р курсын 2-р курсын 3 4 харгалзахгүйгээр ер нь бол тэтгэлэг одоо шаардлагатай оюутнуудад бол өгдөг 4 жилийн төлбөрийг нь төлдөг гэсэн ийм зөндөө олон юм боломжууд байдаг. За тэгээд тэтгэлэг бэлтгэхийн одоо шалгуур нь юу вэ гэхээр ерөнхий хэдэн шалгуурууд байдаг л да. За ерөнхий нөхцлүүдийг за мэдээж ерөнхий нөхцлүүдийг хараад үзэх юм бол одоо өөрийн одоо зорилготой тийм ээ одоо ингээл сурах гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байх, тэтгэлэг авах одоо тийм нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх. За тэгээд сурлагын байдал нөлөөлнө, нийгэм олон нийтийн ажилд хэр хамрагддаг байдал нөлөөлдөг. За тэгээд тухайн оюутан ямар одоо амжилтуудыг гаргаж ирсэн байна гэх мэт ийм шалгуур, ерөнхий шалгуурууд байдаг. За үүний дараа болохоор мэдээж бас тухайн оюутныг танилцуулга бид нар нөгөө CV гэж ярьдаг шүү дээ. CV тэрийг үздэг. За үүний дараа эссе гэж байдаг. За ямар ч тэтгэлэгт ер нь тодорхой нэг сэдвийн хүрээнд тухайн оюутныг таньж мэдхийн хүрээнд одоо үзэл бодлыг нь ямархуу байр суурьтай байдаг, ямархуу үзэл хандлагатай байдаг. Одоо тухайн сэдвийн хүрээнд яг юу хүндэж ин шинийг санаажилж гин үү гэдэг талаас нь оюутныг илүү танин мэдхийн үүднээс эссе бичлэг бас байдаг. За тэгээд ер нь дийлэнх тэтгэлгүүдэд тухайн оюутныг одоо эхний одоо бичгийн анкетын шалгаруулалтанд бол мэдээж хамгийн чухал бол миний хувьд эссе гэж хардаг. Тэгээд тухайн эссе бол мэдээж оюутныг илэрхийлэмж байна. Тэгэхээр эхний шатанд бол бидний анкетыг л одоо өргөдлийг шалгана гэсэн үг байхгүй юу? Анкетыг хэрэг бүгэлсэн байна, эссегээ хэрэг бичсэн байна, товч намтар нь ямар байна, CV-гээ илгээсэн байдал нь, за тэгээд цаашлаад одоо анкетыг бүгэлсэн байдал гэх мэт зүйлүүдийг хардаг. За тэгээд араас нь дүн бэхэр байна, нийгмийн итгэхүйр байна, одоо ямар амжилтуудыг гаргасан байна гэдэг зэрэг бол хардаг. За тэгээд эхний шат нь бол мэдээж анкетын шат. Одоо материал илгээсэн байдлыг чинь харах нь шүү дээ. За тэгээд 2 дугаар шат нь болохоор бас эссе аюул чухал үзүүлэлттэй байдаг. Тэгээд эссег нь ингэж одоо ямар хөө байна, энэ хүүхдэд тэтгэлэг өгөх нь зөвөө буруу ер нь үгүй л энэ хүүхд цааш идэх одоо энэ хүүхдэд боломж бололцоо байна. Энэ хүүхдийн одоо зан хандлага төлөвшөл одоо ямар хөө байна гэдгийг нь бол эссегээр нь миний хувьд дүгндэг гэж хардаг. За жишээ татах юм бол Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхий сайдын одоо нэрмж тэтгэлгүүдийн 50% нь ер нь бол материал бүрдүүлж байгаа. 50% нь бол эссений юм шалгууруулалт байдаг. Тэгээ нийтэн 100 гэж авдаг. 100-аас хэдэн оноо авсангаас нь онооны дараалал тэтгэлгийн оюутнуудын нэрсийг болж ихсаадаг. За энэ мэтчлийн юм чухал шалгуур үзүүлэлттэй байдаг. За тэгээд альва одоо энэ тэтгэлгүүд мэдээж хамгийн ихэнд бол өргөдөл өгдөг. За өргөдлөө бол айгүй нэгт нямба бүглэх хэрэгтэй. За зарим тохиолдолд нөгөө өргөдөл ер нь бол онлайнаар явагддаг. Тэр онлайнаар бүгэлж явахдаа зарим нэг зүйлүүдийг бол орхигдуулах, буруу бүглэх. Жишээ нь гэх юм бол одоо төрсөн он сараас ахвалал нөгөө зөв оруулахгүй эсвэл тэрийг мартаад буруу оруулангууд чинь л ер нь бол эхнээсээ алдаанууд гараад ирдэг тийм ээ. За тэгээд өргөдлөө маягтай бүгэлж явахдаа мэдээж одоо кирилл үсгээр бичин тийм ээ. Латинаар шууд одоо бичихгүй гэсэн үг. Тэгэхээр зарим бас оюутнууд өргөдлөө бүглэхдээ кириллээр бичихгүй байх жишээний тийм ээ. Англиар одоо бичдэг жишээний бол байдаг. За тэгээд энэ үзүүлэлтээс ахвалаад ер нь бол эхний шатны өргөдлийг хэрхэн бүглэж явуулсан, материалуудыг хэрхэн хасарсан байдлыг бол харгалзаад тэгээ 2 дугаар шат нь бол мэдээж эссе тэгээ бусад одоо нийгмийн итгэх дүн сурлага гэх мэт зүйлүүд нөлөөлнө. За үүний дараа болохоор ярилцлагын шат болдог. За тэгээ ярилцлага дээр бол илүү одоо тухайн оюутныг танин мэдэх тийм ээ. Одоо амьдралдаа баримталдаг зарчим, үнэт зүйл, за үн цэн нь юу вэ тийм ээ. Одоо ирээдүйн зорилго өөрийгөө ямар карьертай байхыг харж байна. Тийм ээ, хувь хүний хөгжилтэй хэр анхаардаг. Ер нь бол тэр тал руу тухайн хүнийг хинбэ, энэ оюутанд тэтгэлэг өгөх нь зөв үү, буруу юу, эсвэл өгөх хүн нь одоо оновчтой байна уу гэдгээс нь бол балаад 2 3 дугаар шатнд буюу ярилцлагын шат гэж явагддаг. За тэтгэлийн одоо материалын одоо өргөдөл өгөх шалгууруудын хувьд бас иймэрхүү дараалалтай байдаг. Тэгэхээр энэ бол эхлэхээс л илүү анхааралтай нэгт нямбай байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэгээ таны хувьд одоо 1-р курстэй ингээд өргөдлөө илгээгээд одоо мэйлэр ч юм уу те уцаар тань ингээд 2 дугаар шатнда та тэнцсэн байна. Одоо ингээд ялгандаа орноо гэхэд яг койд ямар мэдрэмж ирсэн бэ?
Тухайн үед бол бас айгүйх тогтолт юм байлээ, айгүй баярлдаг. Тэгэд бидний ер нь залуучууд сурагчдын хувьд ер нь нэг зүйл дээр айгүй өөртөө итгэлгүй байдаг. За энэ юу вэ гэхээр би чадахгүй байх дөө, надаас илүү мундаг хүүхдүүд байгаа хаа, авах нь би биш байх та гэж боддог. Тэгээ миний материал угаасаа л тэнцэхгүй юм чиндээ гэсэн нэг юм өөртөө итгэлгүй айцтай байдал бол бий болдог. За энэ бол миний хувьд бол маш буруу. Тэгэхээр ямар ч цаг үед ямар ч одоо нөхцөлд хүн ер нь өөртөө итгэлтэй, өөртөө итгэлээ алдахгүй байх юм бол ямар ч зүйл ер нь боломжтой гэж би хардаг. За тэгээд тэр одоо мэдэнгүүт хүмүүс бүр аюу баярлалаа. Би ч гэсэн бас баярлж исэн тухайдаг. Тэгээд нөгөө хамгийн их нөгөө хүмүүс нөгөө одоо юу гэдэг миний одоо би жоохон 10 жилдээ жоохон таараас сурсан тийм болохоор одоо би ингээд тэтгэлэг авч чадахгүй байхаа ч юм уу бас нэг тийм айдас байдгийн болоо гэж бас өдөө боддог. Энэ тухайд одоо та ингээд дүн гэдэг зүйл нь те 10 жилийн дүн яг нэгдүгээр курстай оюутан тэтгэлэг болж байгаа хүмүүст дүнгууд нь хэр нөлөөлдөг гэж та одоо боддог бай. Тийм тодорхой хэмжээнд бол нөлөөлнө. Тэгээд тодорхой хэмжээнд нөлөөлдөг учраас бас шалгуурд нь дүн гэдэг энэ зүйл байгаа ах тийм ээ. Одоо бид нар гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн хэлний оноо чинь хэдвэ гэдэг энэ зүйл байдаг штэ. За дотоодын тэтгэлгэд муу адилхан та одоо 10 жилд чи ерөнхий боловсролын сургууль төгсгөр чи нөгөө бүх дүнгийн харьцуулаад дундажлаад нэг гаргаж ирдэг штэ. AU BU одоо нэг 15 хичээл орлоо гэхэд 15 хичээлийг 15 ингэ нэмээд голчийг гаргаж ирдэг тийм ээ. Ахлахын сурагчдад бол 10 11 12-ын дүнгийн нийлүүлээд голчийг гаргаж ирдэг те яг адилхан. Тэгэхээр их сургуулийн дүн муу адилхан гэж гарна. Тэгээд тодорхой хэмжээний тэр дүн гэдэг зүйл тухайн сурлагатай хэр байна вэ гэдгийг илтгэж байгаа учраас бас нэг шалгуур үзүүлэлт болж байгаа. Тэгэхээр шалгуур юм чин тэр тэтгэлэг авахд ямар нэгэн байдлаар нөлөөлнө л гэсэн. Тэгэхээр дүн дээр бас ер нь бол хязгаар тогтоодог. Зарим тэтгэлгүүд бол 2 дээш тийм ээ. За тэгээд одоо энэ 12 дугаар ангиад төгсөж байгаа сурагчдын хувьд бол мөн адилхан тэтгэлэг 1-р курстээ ороод авах боломжтой. Тэгээд энэ боломж нь яаж нэгдэх вэ гэхээр бид нар өнөөдөр эсэлтийн ерөнхий шалгалтыг магадгүй 650 750-аас дээш өгч чадах юм бол за сургалтын төлбөрийн эхний жилийн тэдэн хувийн хөнгөлөлт тэтгэлгийг бол авч болно гэсэн үг. Зарим сургуулиудад бүтэн жилийн төлбөрж байдаг 50% ч гэсэн байдаг. Тэгэхээр энэ дүн гэдэг зүйл бас тэтгэлэгт одоо шалгуур үзүүлэлтийн нэгэн хэсэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр жоонт сурж байгаа мөртлөө бүх тэтгэлгийг аавна гэсэн ойлголт бол биш. Тэгэхээр магадгүй тэтгэлэг 3.2-оос дээш голчтой гэсэн бол би 3.3 байсан ч гэсэн тэрийг авах боломжтой баггүй юу? Тэгэхээр дүнгээс гадна бидний эсээ чухал. Тэгээ бидний одоо тэр танилцуулж байгаа товч намтар буюу CV бас чухал. Тэгээд одоо олон нийтэд ажилд хамрагдсан байдал гэдэг. Тэгэхээр хамгийн гол үзүүлэлт тийм хамгийн гол зүйл нь миний хувьд эсэ гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй дүн 3.2-оос дээш гэхээр 3.3 байсан ч болно. Заавал 4.0 байх албагүй байх нь шүү дээ. Тэгэхээр нийгмийн идэвхтэй ингээ мундаг ингээд нийгмийн идэвхтэй байсан ч гэсэн та эсэгээ гоё бичиж чадахгүй байх юм бол бас ингээл шалгуур үзүүлэлтэд бүрөө хангаж чадахгүй гэсэн. Тэгэхээр яг тэтгэлэгт хамрагдахад бол дүн хамгийн их чухал юм байна гэдэг ингээд төлөө бас явж болохгүй. Тэгэхээр хүн ер нь аливаа зүйлийг хийхэд тулд ер нь заавал цагийн тулгаж хийх шаардлага байхгүй. За чи ирээдүйд тэтгэлэгт хамрагдана гэж бодож байгаа бол тий эртнээс бэлдээд за энэ шалгуурууд нь юу байдгийг тийм ээ. За эсээ бичдэг гинэ. Тэгвэл би эсээ бичихийн тулд яах ёстой вэ? Эсээ гэж өөрөө яг юу юм тийм ээ. Энэ талаараа судалж байна. За дүн чухал гэж байгаа бол би хичээлээ цагийн имийг цагт нь хийгээл хичээлээ сайн хийдэг байх ёстой. За нийгмийн идэвх оролцоонд оролцдог байх хэрэгтэй. Заавал тэтгэлэг авахын тулд биш. Би өөрийгөө танин мэдхийн тулд ч гэсэн оролцож болно. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд, нээхийн тулд тийм ээ. Тийм. Энэ талаараа бас өөртөөгөө ер нь бол хөгжүүлээд алсын аргатай байсан айгүй зүгээрх гэж утсан. За миний хувьд болохоор 12 дугаар ангиас ер нь одоо 8 дугаар ангиас шилдэг хурлаг мэтгэлзээнээр хичээллээд энэ талынхаа одоо тэмцээн уралдаануудад айгүй оролцдог байсан учраас нийгмийн идэвх бас энэгээр харагддаг байсан. За тэгээд яг энэ тэтгэлэг авч байгаа мундаг оюутнууд залуучуудтай ингээд хамт нэг баг болохоор айгүй одоо өөрийгөө олонд ингэж гаргадаг хүмүүст нэг ингэж яриад байдаг мөртлөө айгүй мундаг зүйл хийдэг залуучууд айгүй олон байдаг. Тэгээд энэ залуучуудыг хараад би айгүй бахархдаг. Үнэхээр л мундаг залуучууд байна. Энээс илүү мундаг хүмүүс байгаа юм байна. Тэд нартай ингээд нөхөрлөд бид нар бас хоорондоо үзэл бодлоо солилцоод мэдээлэлээ солилцох юм бол залуучууд хамтдаа улам хөгжиж чадах юм байна л гэдэг зүйлийг айгүй хардаг. Матхан бид нэр их сургууль маань бас нөгөө нэг мэтгэлцээ илтгэх урлагдаг гэдэг зүйлээр бас тэтгэлэг
болгодог гэж сонссон. Тийм, хатуу нэгэр их сургуулийн хувьд бол бас болгодог. За хатуу нэгэр их сургуульд бол мэтгэлзээнээр суралцаж одоо энэ холбогдож энэ сургуульд элсэж орсон. За манай сургуулийн хувьд ер нь бүх ихтэй сургуулиудын хувьд тодорхой хэмжээний төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг тийм ээ энэ зүйлүүд байдаг. Тийм ээ онц сурах юм бол онцгийн тэтгэлэг ч юм уу те байдаг. Мөн хатуу нэгэр их сургуульд яг энэ төр чин байдаг. Бид нар манай хатуу нэгэр их сургууль бол оюутнуудаа нэгт дэмждэг. Дотор нь одоо ингэ суралцах юм бол одоо мэдээж одоо онцгийн тэтгэлгүүдэд олгоно, үүсгэн байгуулагчийн тэтгэлгүүдэд орлогоно. Тэгэл зөндөө олон тэтгэлгийг олгоно. Мөн дээрээс нь хатуу нэгэр их сургууль ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд бас их сургууль төлбөргүй суралцах тэр боломжуудыг нь олгодог. Энэ нь болохоор юугаар илэрдэг вэ гэхээр элтэг урлаг мэтгэлзээний тэмцээнүүдийг жил болгон улсын аврахын шалгаруулдаг. Хатуу нэгэр их сургуулийн оюутны албаны тэргүүн бас өөр элтэг урлаг мэтгэлзээтэй холбоотой хүмүүс байсан. За мөн дээрээс нь яг энэ төрлийн тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг ийм сургууль. За тэгээд ингэнгүүт мэдээж яг элтэг урлаг мэтгэлзээ ингэнгүүт залуучуудад бид нарт хэрэгтэй. Яагаад гэвэл өөрийгөө илэрхийлэх тийм ээ. Тийм. Тэгээд ингэж тэтгэлэг олгодог бас давуу талтай. Эцсийн зорилгот нь тэтгэлэг олгож байгаа сургууль, тэтгэлэг авч байгаа оюутнууд хувьд ер нь бол эцсийн дүнд нь боловсрол бол нэг тийм аа гэдэг энэ ойлголтыг хүргэж байгаа. Тэгээ бид нар боловсрол эзэмшихийн тулд тасар олон боломжууд өгдөг. Энэ боломжийг алдахгүй ашиглаж чадах юм бол хүн болгонд нээлттэй л гэдэг ер нь бол харуулдаг баг. Миний хувьд тэгж хардаг. Тэгээ доллар эрдэхтийнхээ ярианаас тий би бас хувьдаа айжсэн одоо яна ингээд дүнгийн хувьд ийм байлаа гэхэд жоохон асуудалтай болох вэ, тэтгэлэг авахд ийм байх вэ, авч чадахгүй байх вэ гэж боддог байсан бол одоо ингээ яг ярилцаад явж байхдаа заавал ганцхан дүн гэдэг зүйл биш юм бас маш олон зүйлүүд юм байна. Гэхдээ дүн гэдэг зүйлээ орхигдуулахгүй бүх зүйлийг хинээс нь эхлээд ингээд нэгт нямбашнээс бэлдээд бол энэ бол маш боломжтой зүйл юм байна. Тэтгэлэг гэдэг зүйл нь өөрөө нэг тийм амар хол зүйл биш юм байна гэдэг зүйлийг бас ойлгож авчи. Манай сонсож байгаа хүмүүс ч бас гэсэн ойлгож байгаа. Тэтгэлэг гэхээр л нэг амар том мундаг хүмүүс хийдэг юм байна гэж бас ойлгож авч байна. За мөн дээрээс нь ингээд 12 дугаар анги цаашлаад оюутан болж байна гэдэг юм бас энэ маш оюутан цаг гэдэг бол хүний хамгийн сайхан цаг хугацаа гэж ярьдаг. Тэгээд ингээд явж хахад та хичээлдээ анхаарна, мэрэгжлийнхаа суурь боловсрыг одоо ингээд эзэмшиж гин. Мөн дээрээс нь бусад нийгмийн үйл ажиллагаа гэдэг явахтаа ингээд энэ цагийн төлөвлөгөө, цагийн менежмент гэдэг зүйл бас их чухал байх. Энэ зүйлийг та хувьдаа яаж төлөвлөдөг вэ? За ер нь бол бас нэг хүн болгон ер нь бол одоо бараг залуучууд сурагчид оюутан залуус ихэнх тэмдэглэл хөтөлчдөг, ихэнх ажлаар төлөвлөждөг болсон баг тийм ээ. За тэгэхээр хүн болгоны бас төлөвлөх арга барил өөр баг. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тухайн хүн ер нь бол өөртөө ихтэй байгаад тэгээ өөрийнхөө хүсэж байгаа юмыг л хийх юм бол тэрэнд аягүй цаг зав гаргадаг, тэрэнд аягүй сэтгэл зүрхээ зориулдаг гэж үздэг. Миний хувьд болохоор яг энэ одоо мэрэгчлээ сонгохдоо аягүй тийм гоё аз жаргалтай байсан. Тэгэхээр өөртөө ихтэй байсан би хуульч болж чадна тийм ээ. За тэгээд дараа нь одоо хатуу нэгэр их сургуульд орсон тийм ээ. За тэгээд ирээдүйн хуульч болохдоо энэ аягүй дуртай байсан учраас аягүй дуртай сонирхолтой байсан. Тэгвэл надад яг энэ мэрэгчлэр өн төлбөргүй суралцах ер нь ямар боломжууд байдаг вэ гэдгийг хайж эхэлсэн. За тэгээд тэтгэлгүүдээ авч эхэлсэн. Тэрэнд ингээд цаг заваа гаргадаг болсон. Цаашлаад хүн өөрөө ингээд өөрийгөө танин мэдээ гэж бодож байгаа бол бүхэл зүйлийг хийж үздэг юм билээ. Миний хувьд ер нь ярианы чадвар дээр суулсан бол элтэг хурлын мэтгэлцээнээр өөртөө ихтэй үзэл бодлоо гоё чөлөөтэй илэрхийлдэг болсон байна. Тийм ээ. Тэтгэлэг аваад ирэнгүүт энэ боломжийг ашиглах юм бол надад өшөө олон боломж байгаа юм байна гэдгийг ойлгоод өөртөө улам итгэж явсан. За тэгээд үүнийхээ үр дүнд юу бий болсон бэ гэхээр хүн дуртай зүйлээ хийгээд байх юм бол аливаа зүйлд ер нь цаг хугацаа гэдгийг өөрөө төлөвлөж эхэлдэг юм байлээ. За тэгээд миний хувьд болохоор бас тэмдэглэл хөтэлдэг байсан. Гэхдээ бас юм зарим үедээ тэмдэглэл, зарим үедээ дэвтрээ ингээл дэвтэр дээр бичдэг. Тэгээд сүүлийн нэг жилд бол айгүйх тэмдэглэлээ хөтлөө төлөвлөдөг болсон. Тэгэхээр юм төлөвлөгөөтэй нэг хэцтэй байж ах юм бол ажил айгүй тийм айгүй бүтдэг. Сайн дурын ажил байсан ч гэсэн нэгэн ажил байсан ч гэсэн тийм ээ. Бусад дадлага байсан ч гэсэн ажил төрөл бүхэл юм төлөвлөгөөтэй байх юм бол айгүй бүтдэг. За тэгээд төлөвлөгөөний цаана миний хувьд юу байдаг вэ гэхээр ер нь бол жилээр нь төлөвлөгөөгаараа сар сард нь төлөвлөдөг. Тэгээ хүний амьдралд ер нь төлөвлөгөөгүй зүйлүүд бас маш олон гардаг. Тэгээд дээрийг бас зохицуулж ирдэг. Тэгэхээр хүн ер нь дасан зохицох чадвар, зохицуулах чадвартай байх хэрэгтэй юм шиг надад санагдсан.
Тийм тэгээд тэмдэглэлээ хөтэлдэг. Тэгээ миний хувьд хараад хахад би чинь жилийн өмнө тэмдэглэл хөтлөхгүй л яг юмнаа нэг юм аюу гоё хөтөлбөр зэнгүүд охтууд залуучууд нөгөө нэг бужоо гэдэг нэг тийм тэмдэглэл хөтэлдэг байсан юм билий. Тэгээ тэр аюу сонирхолтой. Тэгээд нөгөө хүн энгийн л нэг хийгийн бичээд тэмдэглээд ахаар тэрийг эргэж хавдаггүй сонирхолтой байдлаар хөтлөх юм бол эргээ тэр нь бас үлдцтэй байдаг учраас тэмдэглэдэг хүмүүс байна. За зарим хүмүүс бүр ингээд 7 хоног орно ингээд төлөвлөө тэрнийх үр дүнг ингээд хэмждэг хүмүүс байна. Зарим нь болохоор шууд утсан дээрээ бичээд одоо хийх ажлаа ингээд бичээ сэрүүлэг тавиад санаад хийдэг жишээний байна тийм ээ. Зарим нь болохоор ингээд компьютер дээр Word, Excel дээр бичдэг төрлийн ч байна. Асар олон төрлийн төлөвлөгөөгөө төлөвлөдөг, ажлаа төлөвлөдөг хүмүүс байна та. Миний хувьд болохоор дэвтэр дээр тэмдэглэдэг. За ерөнхийд нь бол жоохон алсыг хардаг. За энэ алсыг хардаг төлөвлөдөг. Одоо ирээдүйд маргааш эсвэл нөгөөдөр дараа сард энийг хийндэ гэж төлөвлөөд тэрэндээ хүрэхэд бол зорилтуудаа тавьж ажилладаг. Тийм ч яг тэгж төлөвлөж ирснээрээ бас тэтгэлгүүдээ авсан. Зөвхөн нэгдүгээр курстаа аваад нэгдүгээр курсын эхэнд бол тэтгэлэг аавна гэж хайж үзээгүй. Тэгэж тэрэнд бас 10 жилдээ бас тэр талаар судалдаг байсных нь ашиг шин гарсан байх гэж боддог. Тэгээд одоо залуучуудтай хэлэх юм бол миний хувьд миний бодлоор хүн ер нь дуртай зүйлээ хийх юм бол тэрэндээ илүү их цаг зав гаргадаг, илүү их төлөвлөж нарийн ажилдаг, тэрийг ингэ зохицуулж чаддаг болдог юм байлээ. Тэгэхээр би чадахгүй, мэдэхгүй, болохгүй байна, өсөхгүй байна, залхуу өрөөд байна гэж битгий өөрсдөө хоошин татж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд зорилго нь тодорхой байх юм бол хүмүүс өөрсдөө аяндаа зорилтуудаа төлөвлөөд алхмуудыг хийгээд үйл явцдаараа төвлөрөөд ирдэг юм байлээ. Миний хувьд л яг тийм замналаар явж ирж байгаа. Тийм. Тэгэхээр бас магадгүй одоо хичээл хийж өөр ингэ төлөвлөж байгаа гэх мэт зүйлс нь бас хүний одоо ингэ хувийн чадвар гэдэг зүйлд орж байгаас бас маш чухал хийж сурах хэрэгтэй зүйлсийн нэг юм байна гэж бас ойлголоо. Та одоо ингээд сонсож байгаа хүмүүсттэй хандаад өөрийнхөө хувийн зүгээс өгөх зөвлөгөөгөө зөвлөөч. За надаас бас нөгөө нэг зарим хүүхдүүд та яаж тэтгэлэг авсан бэ? Шалгуурууд юу вэ? Сайн дурын ажил хаана хийдэг вэ гэдэг зүйлүүдийг бас асуудаг. За миний болохоор бас элдв урлаг мэтгэл зээнээр тодорхой хугацаанд бол хичээллэж ирсэн. За тэгээ тодорхой хэмжээнд бас сайн дурын ажлуудыг хийж ирсэн. За миний хувьд бол сайн дурын ажлыг одоо сайн дурынхны хөгжлийн төв гэдэг энэ төрийн бас байгууллага тэр гишүүнээр хэлсэж бол ажилладаг байсан. За тэгээ энэ байгууллага бас аюу тийм залуучуудыг хөгжүүлдэг тийм ээ сайн дурын ажил хийгээд давхар бас өөрсдөө хөгжөөд бусдад нөлөөлөх энэ боломжийг олгодог ийм сайн дурын байгууллага байгаа. Та манайдаа үзэж байгаа залуучууд маань сонсож байгаа залуучууд маань энэ байгууллагт бас хандаж болно. За тэгээд элдв урлаг мэтгэлцээтэй холбоотой зүйлүүд бас өөрийгөө илэрхийлэх энэ чадварт суралцаасай. За мөн дээрээс нь боломжгүй зүйл гэж хизээж байдаггүй. Гол нь юу одоо боломжтой болгож харагдуулдаг вэ гэхээр хүний өөртөө итгэл байдаг. Тэгээ өөртөө мөхийн итгэж байгаарай. Яг тэгвэл би өөртөө итгэхгүй, та өөртөө итгэхгүй байх юм бол өөр хинч надад бол итгэхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд өөртөө итгэл энэ чухал. За дараагийн зүйл нь бол хүн дуртай зүйлээ хийх юм бол одоо тэр илүү амжилтанд хүрэх шүү гэдгийг бас залуучуудтай зөвлөмөр байна. За тэгээд хитрхи бас дүн гэж болохгүй тийм ээ. Тэтгэлэг авахын тулд дүн л чухал гээл дүнгийн араас хөдөлцөөд хөөцөлтөө гэж болохгүй бүхэл талын одоо чадваруудаа зэрэг хөгжүүлээд явах хэрэгтэй. Би ч гэсэн яг тэгж бодоод ирээдүйд магистра бас гадагшаа хамгаалах гадагшаа тэтгэлгүүдийг бол Англи, Австрали, Америкийн тэтгэлгүүдийг бол судалж байгаа. Тийм ээ элчин сайдын яамраар ороод ямар бакалавр болон магистрийн тэтгэлэг байдаг талаар судалж байгаа. Тэгээд бид нэр өөрсдийнхөө төлөө ямар нэгэн алхмыг хийгээд тэрийг судалдаг, уншдаг, хайдаг, ирдэг байгаасай л гэж хэлмээр байна. За өнөөдрийн маань дугаарт оролцож маш олон гайхалтай зөвлөгөөнүүдийг өгсөн. Болор эрдэгчтэй маш их баярлалаа. Таны цаашдын сурлага хөдөлмөрт тань томоос том амжилтыг хүсэн өрөөе. За баярлалаа. Чамд ч гэсэн бүх зүйлд нь амжилт хүсье. За үзэж байгаа үзэгчтэй бас бүгдэнд нь бүх зүйлд нь амжилт хүсье.